За бас нэг мэдээлэл болохоор Physical As нэвтрүүлгийн оролцогч Бүгд найрамдах Солонгос улсын тамирчин Эмоти, багийн ахлагч Ким Дон Хён, Австралийн багийн тамирчин Эди нар 12 сарын 6-нд Монголд ирнэ. Тэгэд Netflix-ийн production баг зураг авалтаар ирнэ гэсэн мэдээлэл гарсан байна. Тэгээ 12 сарын 6-нд одоо тийм ээ дараагийн улсууд нь ирэх нэ. За ингээд энд бас нэг хүн одоо тийм өөрийнхөө сэтгэлийг хуваалцсан байна. Тэгээ Physical As-ийн оролцогчид Монголд нэг нэгээрээ ирж Монголыг үнэгүй сайхан сурчилж өгч байна да. Гэм нь утаа төгжрөл аймаар үнэр танартай нийслэлээсээ ичээд байх юм аа. Үлцэн Сайн байна уу? Эрцээ сүгийн заяа мэдчилж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзчаатаа баяртай байна. За тэгээд миний хувьд одоо өнгөрсөн бичлэг дээр тийм ээ одоо Монгол руу цовно гэж байна штэ гэсэн бичлэг оруулсан байгаад энэ бичлэгийг хийгээд ингээд удаагүй байж байна. Physical As шоунд оролцсон тамирчид маань ингээд ар араасаа цувраад ингээд ирж байх шиг байна. Миний ойлгож байснаар болохоор одоо дараа жилийн наадам эсвэл 100 энэ төр ирнэ гэж бодож исэн. Гэтэл ерөөсөө маш одоо яаралтай ар араасаа цувраад ингээд ирж явах шиг байна. Тэгээ манай одоо Монгол орныг зориод ирнэ гэдэг маань маш одоо сайхан зүйл. Тэгээ дандаа ерөнхийдөө бол дандаа одоо олон даагчтай инфлюенсер ийм хүмүүс байгаа юм байлаа ингээ хараад үцхэд тэр хэмжээгээр одоо тийм ээ Монгол орн маань олонд одоо танигднаа гэсэн үг ээ. За тэгээ ямар орны тамирчид ирж байгаа гэдгийг та бүхэн надаар хэлэлтгүү сайн мэдэж байгаа байхаа гэж бодож байна. Миний харж байгаагаар болохоор Physical As тэмцээний одоо авраг Солонгос улсын багийн гишүүнчлүүд бүхийн тамирчин Жан Ын Шил Монгол улсад одоо хүрэлцэн иршээ багийн бэлтгэл одоо хамрагджээ. Харахаас одоо чилэр сайхан бийтэй ийм гайхалтай одоо тамирчин байсан. За түүний дараа Physical As 2025 оны Австралийн багийн оролцогч Дом 3.7 сая даагчтай Instagram хаягаараа дэлхийн нийтийг одоо уриалж ингэж хэлсэн байна. Тэгээд үнэхээр одоо маш хүйтэн байгаа байх гэж бодож байна. Гэтэл одоо хүмүүсийг тийм ээ Улаанбаатарт нар мандаж нар жарахыг харах үнэхээр гайхамшигтай. Хэрв чи Монголд ирж үзээгүй бол заавал ирж үзээрэй гэж одоо хүмүүст уриалж тийм ээ өөрийнхөө одоо Instagram хаягтаа оруулсан байна. За Солонгосын тамирчин Чан Ын Шил одоо ирсэн гэж түрүү хэлсэн тийм ээ. Тэгээ тэр тамирчин маань одоо үнэхээр Монголын тэр сайхан тал нутагт цэвэр агаарт ингэж өөрийнхөө одоо гүйж байгаа зургийг оруулсан байна. Тэгээ далайн төвшнөөс 1496 метрт орших Монголын өндөрлөг энэ агаар салхинд амьсгаа ширүүсч намайг улам хүчтэй болгож байна гэж одоо бичсэн байна. За тэгээд Дом Томас юу хэлсэн бэ гэхээр тийм ээ Physical As зөвхөн одоо ТV шоу байсангүй олон үндэсний гайхамшигт нөхөрлөлийг бүтээлээ гэж ингэж хэлсэн байна. Тэгээд энэ бол үнэхээр одоо гайхалтай үг байна. За тэгээд манай Монголын одоо Адиа тамирчин Чан Ын Шил тамирчин хоёр маань түүний одоо сагсан бөмбөгийн тоглолтыг дэмжээр одоо очижээ. За энэ би бас нэг комент олж уншлаа. Тэгээд энэ болохоор юу гэхээр Physical As-ийн Японы 6 тамирчид ёстой мундаг байсан. Хамаг хүчээр шавхаж, хөлс хүчээр дуслуулан байж, шилдэг шалгарч байхад Японы иргэдэн юу ч мэддэггүй наасан. Өмнөөс нь гомдмоор гинэ. Энэ комментиг уншаад надад юу бодогдсон бэхлээр тийм ээ. Магадгүй одоо тийм ээ Япончууд нэг их мэдээгүй байсан шалтгаан мэдээж тийм ээ одоо Япон бол тийм ээ 124 сая хүн амтай. Маш их одоо тийм ээ хүн амтай. Одоо манай шиг 3 сая хүн амтай тийм ээ. Одоо манай 6 хүн явлаа гэд баг ихэнх шахуу тэрийг анхаарад анзаараад байж ийм одоо боломжгүй байдаг ч гэж магадгүй тийм ээ. Тэр одоо хүн амынхаа тооноос ингээ харьцуулаад аваад үзэхэд. За нийгмийн хувьд болохоор тийм ээ одоо шинэ ерөнхий сайд гараад за шинэ ерөнхий сайд гарсны дараа тийм ээ асар олон одоо шинэ өөрчлөлтүүдийг гаргасан. Тэр дунд бол одоо хятад улстай мөн одоо гадаад улстай янз бүрийн одоо төрийн бодлогод нь өөрчлөгдөж түүнээс үүдээд одоо Япон хятадын хоорондох одоо том одоо зөрчлөөнүүд эхэлж исэн ийм үе байсан. Тэгээ тэрэнд бол нэлээ одоо нийгэм анхаарлаа хандуулж байсан тийм үе байсан л да. Тийм учраас одоо яг одоо энэ Physical As тэмцээнийг мэдсэн хүн одоо хэр их байгаа. Гэхдээ магадгүй одоо манай 3 сая хүнээс илүү байгаа гэж бодож байна. Гэхдээ мэдээж одоо 124 сая хүн амтай газар тийм ээ. Бүгд одоо тэр Physical As-д анхаарах тийм боломжгүй. Мэдээж одоо анхаарч ирсэн усуд байгаа хаа гэж бодож байна. За бас нэг мэдээлэл болохоор Physical As нэвтрүүлгийн оролцогч Бүгд найрамдах Солонгос улсын тамирчин Эмоти, багийн ахлагч Ким Дон Хён, Австралийн багийн тамирчин Эди нар 12 сарын 6-нд Монголд ирнэ. Тэгэд Netflix-ийн production баг зураг авалтаар ирнэ гэсэн мэдээлэл гарсан байна.
Тэгээ 12 сарын 6-нд одоо тийм ээ дараагийн улсууд нь ирэх нэ. За ингээд энд бас нэг хүн одоо тийм өөрийнхөө сэтгэлийг хуваалцсан байна. Тэгээ физикл классын оролцогчид Монголд нэгээрээ ирж Монголыг үнэгүй сайхан сурчилж өгч байна да. Гэм нь утаа төгжрөл аймаар үнэр танартай нийслэлээсээ ичээд байх юм аа. Үлдсэн хэдэн 100 гой цагт ирээсэ гинэ. Монголд ирсэн зочдоо одоо манай Монгол тамирч хүлээж аваад тийм ээ хамтдаа хоолнд орсон байна. За Солонгосын тамирчид хэлжсэн тийм ээ. Бид ялах юм бол мөнгөөрөө өөрсдөө Монгол руу явна гэд байсан амандаа хүрчээ. Нэг дэлхийн нөхөрлөл энх тайвныг харуулсан сайхан нэвтрүүлэг болсон болтой гэд. Тэгээ үнэхээр Netflix-ээс зохион байгуулсан энэ одоо Physical As тэмцээн бол үнэхээр одоо гайхалтай нэгдлийг авчирсан ийм тэмцээн болжээ гэж харагдаж байна. За өнөөдөр миний энэ бичлэгээр дамжуулаад хэлхийг одоо хүсэж байгаа гол санаа маань одоо яг эндээс эхэлж байна. Тэгээ юу вэ гэхээр одоо хичнээн бид нар тийм ээ одоо энэ Netflix-ийн энэ сайхан шоугаар дамжуулаад Монгол орноо одоо сурталчлаад тэгэхээр олон хүмүүсийн Монголын талаар одоо сонирхож байна, Монголд ирмээр байна гэсэн ийм одоо сэтгэлдээ болж байна гэдэг бол үнэхээр одоо сайхан зүйл. Нөгөө талаараа одоо манай Монголын нөхцөл байдал юу байгаа вүлээ гэдэгт бас тийм ээ санаа зовж байгаа олон хүмүүс бас байгаа байх. Тэгээд тэр өнгөрсөн 7 хоногийн хийсэн бичлэгийн маань одоо доор олон хүмүүс одоо комент бичсэн байсан. Тэгээд магадгүй тийм ээ манай монгол хүмүүс ихэнх дуу хоолойг төлөөсөн ийм комент болов уу гэж бодож байна. Тэгээд тэрийг бүгдээрээ одоо хамтдаа харцгаая. Гаднаас жуулчид ирэхэд хамгийн гол одоо анхаарах зүйлсүүд юу вэ гэдэг дээр бас хүмүүс ингээд ерөөхдөө бичсэн байна л да. Тэгээд тэрийг бүгдээрээ хамтдаа харж үзье. Хаасаагүй нойлоо анхаармаар байна. 100 жил хийж байгаа сумууд нойлоо бас шийдчихээ гэж бичсэн байна. Ирснийг нь учир утгагүй шулж мөлжгөө бодноо. Ийм одоо увайгаа улсад хэн эрхийг бодох вэ дээ гэсэн ийм утгатай комент байна. За энэ бас нэг Монголд зуулчид ирэхэд хамгийн түрүүнд шийдэх асуудал бол ердөө нойл шүү дээ. Адагдаад л аялал жуулчлал улирлын чанартай хоолны үйлчилгээ эрхлэгчдэд зөөврийн био нойлтоод нь зөвшөөрөл өгдөг болгомоор юм аа. Тэгвэл баг асуудлын 80% шийдэгдэх байх шүү. За энэ бас хөөрхөн юм тий. Ширээний бүтээлээ солиороо шинэ хувцас өмсөрөл болох нь дээ гэж. Тэгээ машин болгон зөөврийн нойл авч явах хэрэгтэй шүү. Монгол одоо үзэх олигтой юм юу байх вэ? Үйлчилгээч муутай үн тэнгэрт хатсан газар ус харин мөнгөл болох үсттэй гэж бичсэн байна. Модон жорлонд ирэхгүй. Монголд хүнсний барааны үн Европоос илүү үнэтэй байгаа гэд боддоо Солонгосоос ч илүү үнэтэй. Жуулчны компаниуд үнэ нэмж тэнэгтэвдээ. Жуулчдыг шулж ашиглахгүй тусал дэмжиж хаа явсан газраа туслаад Монгол улсынхаа нэрийг бодоорой. Монгол руу ирэх онд 2026 онд Солонгосоос жуулчид их ирэх байхаа. Үнэ нэмж тэнэгтвэ. Сайхан хүлээж аваад илүү нээлттэй байгаарай гэмээр байна гэж уриалмаар байх юм аа гэж. Манайхан жуулчид ирэхэд шулах гэсэн заван санаагаа болоод нойлын асуудлаа шийдчихвэл хятадд зөөврийн нойл түмэн янзаараа байна. Жуулчлалыг хүлээн авахдаа энэ л асуудал байдаг штэ. Одоо дэд бүтэц хүмүүсийн харилцааны соёл, хоолны төрөл зүйл, соёлын арга хэмжээнүүд гээд анхаарах зүйл их байна да. Ялангуяа нойлын асуудал аймаар шүү. Нойлын асуудлаа сүүлийн үеийн загвараар шийдчихвэл бус нь асуудалгүй байхаа. Бид найрсаг ба сайхан сэтгэлээр жуулчдаа хүлээн авч гоё өгтөж, гоё хүлээж авах хэрэгтэй. Иргэн бүр соёлтой, ухамсартай байвал болондоо. Монголчууд минь хайртай шүү гэж бичсэн байна. Модон жорлонгуудаа аятайхан болох хэрэгтэй байна да. За энд бас нэлээд одоо чухал зүйл бичсэн байна гэж бодож байна. Манайхан гадныханд хандах хандлага өөрчлөх хэрэгтэй байх юм аа. Одоо олон жуулчид ирвэл бас санаа зовох зүйл их байна. Тэдний аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Өнгөрсөн жил мотоциклээр ганцаараа аялж байсан солонгос ютуберыг орон нутгийн мотоциклтэй 2 согтуу залуу архи нэхэд өвөхгүй болохоор нь бас зодох гэж дайраад байсан бичлэг яваад байсан. Мөн түүнчлэн Сэлэнг аймагт ганцаараа аялж байсан Германы жуулчин нэг малчин залуу морьтой ирж ташуурдаж хамаг эмээг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Мөн бас орон нутагт явж байсан гадны эмэгтэй жуулчны компани жолооч явж байгаад тэр жолооч нь биедэн зөвшөөрлгүй хамаагүй хурч зөвшөөрлгүй өөрийг нь үнсэн тухай гээд гадаадын жуулчтай холбоотой үнэхээр ичиж өхмээр эх орны маань нэр сэрийг гутаасан олон хэрэгүүд ар араасаа зөндөөл гараад байгаа нь тун харамсалтай. 10 жилийн өмнө миний таньдаг Герман найз Улаанбаатар хотод ганцаараа явж байгаад 2 монгол залууд бас хамаг юмаа дээрэмдүүлсэн юм аа. Манайд ерөөсө жуулчдын аюулгүй байдлыг үнэхээр хангаж чадахгүй мөртлөө өчнөө жуулчин хүлээж авна энэ төр гээд реклам хийгээд байх юм аа. Тэд нарын аюулгүй байдлыг хангаж чадаагүй тохиолдолд ерөөсөө жуулчид аваач хэрэггүй. Миний бодлоор бол Монгол гадны жуулчид ерөөсөө битгий ирээсэй гэж боддгоо.
гэж бичсэн байна. Тэгээд тэрний доор болохоор тийм ээ яг үнэ соёлтой болсон байх нь зүйтэй гэсэн ийм комментууд бичсэн байна. За энд бас тийм ээ жуулчдын баазад ирэх нь тодорхой үнэ огцом нэмэхгүй сайхан хүлээж аваад өгөөрэй. Эр хүний тоогоор орлогч нэмэгдэх нь тодорхой шүү дээ. За ийм комментууд одоо бичсэн байна. За энэ комментуудыг би одоо тийм ээ нэг бүрчлэн уншсан одоо шалтгаан маань юу гэхээр тийм ээ одоо манай Монгол орн гадныхан танигдлаа. Монголд ирэхийг хүсэж байгаа хүмүүс одоо олон боллоо тийм ээ. Энэ бол үнэхээр одоо сайн зүйл. Гэхдээ нөгөө талаар бид нар Монгол орн маань гадныхан хүлээж авахд бэлэн байна уу? Мэдээж байгаараа байх нь сайхан. Гэхдээ илүү бид нар бас өөрсдийнхөө одоо ямар асуудал байна тэрийг олж хараад, тасад залруулад ингээд олон хүмүүсийг хүлээж авах юм бол Монголын тухай, Монгол хүний тухай тэдний бодох бодол өөрчлөгдөн. Дахин одоо Монголд ирмээр байна. Монгол үнэхээр сайхан орн гэж тийм ээ очисон газар болгондоо одоо ярих болно. Тэр хэмжээгээр хэрвээ гадны жуулчид одоо ирэх юм бол тийм ээ манай Монголын эдийн засгийн байдал ч гэсэн тодорхой хэмжээнд одоо дээшлэнэ гэж бодож байна. За тэгээ өмнөх бичлэгийн дор үнэтэй зөвлөгөө өгсөн хүмүүстээ бас баярлалаа. Аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчтай холбоотой ажил төрөл хийдэг хүмүүс мөн одоо ард иргэд маань энэ болгоныг одоо анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Монгол орн маань хөгжин бадархуултгай гэж хэлээд өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая. Мөн аялал жуулчлалтай холбоотой саяны одоо комментээр гараагүй бас өөр зүйлсүүд байж болно ш тийм ээ. Тийм байх юм бол та нар бас коммент хэсэгт бичээж үлдээж болно. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол хэрэгтэй хүмүүс нь түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.